Болзошгүй гамшиг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал. Гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбараас сүүлийн 10 жилийн хугацаанд оролцсон ажилласан талаарх товч мэдээллийг танилцуулж байна. Гамшигаас хамгаалах бэлэн байдлыг хангах чиглэлээр 2018 он Сүхбаатар аймгийн гамшигаас хамгаалах иж бүрэн нүүлгэн шилжүүлэлт. 2018 онд аймгийн хэмжээнд зохион байгуулж эрүүл мэндийн салбарын хэмжээнд эрүүл мэндийн алба 9, мэрэгжлийн анги 86, нийт 95 эмч, эмнэлгийн мэрэгжилтэнгүүд оролцсон. Гамшигаас хамгаалах иж бүрэн сургуульд 3 уншидтай явагдсан. Бэлэн байдлын үзлэг, цагийн байдал дээр ажиллах, баруур цумын иргэдийг нүүлгэн шилжүүлэлт хийх. Эрүүл мэндийн салбар онгоц бодлын торны зүүн талд аюулгүй талбайд 70 ортой хэрийн эмнэлэг дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажилласан. Цагийн байдлын дагуу нэвгсдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан байна. 2025 он Сүхбаатар аймгийн засаг даргын гамшигаас хамгаалах дадлага сургуулийг зохион байгуулах тухай 2025 оны А46 дугаар захирамжийг хэрэгжилтийг хангах зорилгоор команд штабын үзүүлэг сургалтыг зохион байгуулсан. Эрүүл мэндийн албаны 18, мэрэгжлийн ангийн 13 бүлгийн 78, нийт 96 албан хаагч оролцож 10 цэний бэлэн байдал, таргун дахал, Улаанбурхан өвчний үед ажиллах 40 ортой хэрийн эмнэлэг дэлгэн ажилласан. Эрүүл мэндийн алба мэрэгжлийн ангийн бүрэлдэхүүн хангалттай сайн буюу 85%-тай үнэлэгдсэн. 2023, 2024, 2025 онуудад хэрийн түүмэр, цууд, үер, хүн малын халдвар төвчний дэгдэлтийн үед аймгийн засаг даргын захирамжийн дагуу аймгийн эрсдлийн үнэлгээний багт тухай бүр ажиллаж зөвлөмж чиглэлд санал хөргүүлэн ажилласан. Мөн тус онуудад нийт 120 удаагийн аймгийн шуурхай штабын жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан байна. Халдвар төвчний үед ажилласан байдал. Шувууны томоо, H1N1 вирусын халдвар, баян жаргалын сум 2009-с 2010 оны цагт хүний томоогийн H1N1 дэгдэлт болж аймгийн нэгдсэн эмнэлэгт 25 ортой халдвартын дасаг, 15 ортой хөрөг дасгуудад нэмэлт ор дэлгэн ажилласан. Баян дэлгэр төвшин ширээ сумдад 2 ортой тусгаарлах өрөөг нээн ажиллаж байсан. Сүхбаатар аймгийн хэмжээнд 10 жилийн давтамжтай нийт 2 удаагийн Улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдсэн. 2015 онд 92, 2016 онд 434, 2025 онд 132, 2026 онд 7 тохиолдолд батлагдсан нас баралт 1 бүртгэгдсэн. Улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдсэнтэй холбоотой Улаанбурхан өвчний дарахх эрсдлийн үнэлгээг хийхэд дунд эрсдэлтэй үнэлэгдсэн. Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны А28 дугаар тушаалын дагуу тохиолын удирдлагын тогтолцооны баг идэвхжиж 9 багийн 56 эмч, эмнэлгийн мэрэгжилтэн идэвхчин тандалт хариу арга хэмжээ эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажилласан. Салбар дундын хамтын ажиллагааг ханган товлол, нэмэлт, нөхөн, хавьтлын дархлаажуулалтыг орон нутгийн хэмжээнд амжилттай зохион байгуулан ажилласан байна. Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж үзүүлэлтээр улс аймагта тэргүүлсэн тул эрүүл мэндийн сайдаас Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбар талархал хадгалуулсан. Коронавирусын халдвар COVID-19 цар тахлын дэгдэлт 2020-с 2021 онуудад улсын хэмжээнд бүрдэгдэж 20 цэрийн дэглэм тогтоон ажилласан. Сүхбаатар аймгийн хэмжээнд коронавирусын халдвар 19,067 тохиолдол батлагдсан. Нас баралт 29 бүрдэгдсэн. Аймгийн засаг даргын 2020 оны А134 штабын бүрэлдэхүүн хариу арга хэмжээний баг томилох тухай захирамжаар салбар дундын багуудыг томилон орон нутгийн хэмжээнд хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Орон нутгийн хэмжээнд салбар дундын эрсдлийн харилцааны баг томилогдож 8 удаагийн үнэлгээ хийж тулгамдсан асуудлыг аймгийн онцгой комиссийн хуралдаанаар оруулж шийдвэрлэж байсан. Хэлийн бомбын бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд бичигт бомбууд мэрэгжлийн байгууллагуудаас бүрдсэн баг 7 удаа ажиллаж удирдлага зохион байгуулалтаа эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажилласан. Аймгийн хэмжээнд нөхцөл байдлын мэдээллийг 7 хоног бүрийн мегмар гарагт олон нийтэд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол өгч хэвшсэн. Аймгийн орлогч даргаар ахлуулсан мэрэгжлийн байгууллагуудаас бүрдсэн
2 баг томилогдсон 13 сумын онцгой комиссийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж зөвлөн туслахаар 3 удаа газар дээр нь ажилласан. Тандалтын 14 баг шуурхай хариу арга хэмжээний 28 баг ажилласан. Тусгай зөвшөөрөл бүхий байгуул болон аж ахуйн нэгж албан байгууллагуудын үйлчилгээний ажилчдыг богино хугацааны сургалтанд хамруулж голомтын халдваргүйдлийг зохион байгуулах үйл ажиллагаанд дайчлан ажилласан. Нэмэлтээр боловсрол өргөө дотор байранд 200 ортой эмнэлэг дэлгэн, сумдад эмнэлгийн булсан нөхцөлд 120 ор дэлгэн ажилласан. 2023 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд төмөр зууд нүүрлэж, өвлжилтөг хүндэрсэн нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэрхшээл тулгарч эхэлсэн. Сүхбаатар аймгийн 12 суманд өвлжилт хүндэрч, цагаанаар зодорхуу олон жилийн дунджаас хүйтэн засцуудтай, хаваржилт хүйтэрч, салхишуурхтай хүйтэн байгаагийн улмаас малын тоо толгой хорогдол их гарч, хавар хүндэрч, байгалийн гамшигт үзэгдэл болсон. Хүндхэн цаг үедээ малчид хөдөлмөрчд тулгарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр 12 суманд отор нүүдлэр өвлжиж байгаа айл өрхүүд болон өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн 0-5 насны хүүхэдтэй айл өрхүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр 55 багт 156 эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр 9650 км замыг 2 сарын хугацаанд үзүүлж ажилласан байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан 1272 өрхийн 2266 иргэн хамрагдаж, хамрагдвал зохих иргэдийн 100% хамруулсан байна.